Зохиолч Чоксмын дашд орж хар нүдэн балжмаа өгүүлэг. Залуухан халуухан явхад юм болгонд дэвэрч дэвхэрсээр яваад аливааг эргцүүлэх зав хүнд олддоггүй юм шиг ээ. Нас тогтхын үес өнгөрсөн цагийг усны булангарлууга тунгаан шүүхийн үес идэрхэн залуу насандаа даанч ажирнгүй явлаа да. Аяа хөөрхий алдраа минь зээгэх ардын дууны мөр сэтгэлд эргэцэн эргэлдэх нь ихээ. Олон жилийн өмнөсөн богдуулын сугойд нүгэлдсэн цагаан манан хөвсөлцөн дэгдэж өвсөн шүдэр гялалзан сандарлаж намрын бороонд хар зам хөлрөн байх цагаар хөдөөний хүн миний бие ном сурахаар шинэ оюутан болж хотод ирлээ. Хот газрын хүүхнүүд нь ганган, хүмүүс нь яаруу, хөсөг дэрг нь хурдан ажээ. Шалгалтын комиссийн дарга гэх нүдний шилтэй ширүүн дөрвөн байрын хөх хүн сургуульдаа даруй очиж бүртгүүл намрын ажлаас хоцорч болохгүй шүү гэж ахин дахин анхааруулсан билээ. Сургуульдаа яарч сургалсаар ирвэл нүүрэн талдаа нүсэр олон багна хүрэн зандан хаалгатай дөрвөн давхар том цагаан байшин нэг л ачин түжин хаан нь очиж бүртгүүл хүчрээ олж ядан зогсдол хотын бололтой хоёр шаваа охин ирж явна. Учрыг лавлвал нэг нь жуумалцснаа доогтой харж өнөөдөр бүтэн сайн өдрөлдөө чи хөдөөнийх үү эсвэл гэд амаа дарж жуумалцав. Үг хэлхийн завдалгүй өнөө хоёр шооч маягийн охид булан тойрлоо. Удалгүй хичээл эхэллээ. Намайг шоолж байсан мөнөх охидын нэг болох балжмаач надтай нэг анги боллоо. Оюутны тарчигхан амьдрал дотуур байр толгой өв татахгүй хичээл давтлага семинар шүүлэг хөвөрсөөр хагас жилийн шалгалт тулж ирлээ. Инженерийн ангид үздэг дээд тоо сопромат материалын эсэргүүцэл гин хэмээгчийн их даваа өндөр билээ. Энэ давааг давсан нь цааш сурна, эс чадсан нь сургуулиасаа хасагддаг намтай. Багш нар хэлэхдээ оюутан хүн шалгалтанд ирэхдээ гойчсон нүүрэнд нь баяр баясгалан гэрэлдэж ирэх ёстой. Гэтэл та нар нүүрнүүд нь бүрзийгээд улайчсан хувцсан эндүүгүй ноорсон амьтад ирэх юм аа гин. Бид нар хоорондоо итнэрл тийм мундаг оюутан байсан байх та мэдхгүй юм да гэж сэм шивгэнэхээс хэтрэхгүй. Би олон хоног нойр алдан хичээгээд барсангүй. Муу авч шалгалтанда оччихжээ. Оройн манай ангийн хурал болж онц сурлагтан балжмаа тэргүүтээ сэнтэг охид намайг зад шүүмжилж эцэст нь би залхуу биеэн дайчилдаггүй хойрог оюутан болж дүгнэгдэв. Байрандаа ирж гомрохсондоо орон дээрээ гуталтайгаа хэвдчихэд за ингэж байхаар нутаг үзэж хоёр хөгшнийхөө дэргэд малаа маллаж явбал дээр юм байна дөө гэсэн нэг бодол орж ирэхэд түүнтэй арцах нөгөө бодол би юу нь яаж чадах вэ? Нутагтаа очиод шившиг биш үү гин. Юунд гомдоод байгаа нь мэддэхгүй нэг битүү гомдол сэтгэлд хурган зовооно. Би хэвдсэн чигээрээ нам унтаад өгчээ. Шөнө нь би энгэр дээрэн хөдөлмөрийн баатрын тэмдэг зүүсэн малчин болчихсон. Эндэр дээрээс хүмүүст хандан үг хэлж байх юм. Тэр хүмүүсийн дунд балжмаач бас сууж байна гэж зүудлэв. Сэрээд инээд хурч зүуд гэдэг сайхан юм да гэж бодов. Өглөө болжээ. Дотуур байрны жижигүр оюутан гүн ирж гадаа үүдэн дээр хүн уулзъя гэж 315 дугаар оройны Батхүүг дуудаж байна гэв. Очвол балжмаа зовонгүй инээмсэглэж Бата чи хувцас өмсөд гараад ирэхгүй юу гэлээ.
Хоёул их сургуулийн номын санд цуг очлоо. Олон оюутан цугласан тэр том танхим нам гүм хүм болгон өмнөө дэлгэн тавьсан ном дэвтэр рүү толгой өндийхгүй ширтэн улаарч хоорондоо шивнэх төдий ярина. Балжмаа надад толгой иргэм томьёонуудыг задлан тайлбарлаж эхлэхэд би өстө нөгөөх үсэг тоо холилдсон манан дунд зүггүй төөрч байлаа. Бид хоёрын уулздаг болзоот газар маань сургуулийн номын сан болоод уджээ. Оройтож тарахад автобус зогсчихсан байх тул хоёул гэрэлтээ гудамжаар алхасаар тэдний гаднаас сална. Балжмаагийн тусалсны хүчинд би шалгалтаан дажгүй сайн өглөө. Балжмаа бид хоёр оюутны нэгэн бэрх давааг хамт давсны дараа сэтгэл хангалуун инээмсэглэж зан зангаа авч үерхэл нөхөрлөл маань зузаарч байв. Балжмаатай цуг нийтийн бүжгэнд ороод би хөлдөн тэглэн бүдэрч дэврүүн сайхан кино үзэж инээж хөхөрч хөөрч оюутны бид мутайхан гуанзанд байх ногоотой шөлөөр хаяа хооллож хаач байсан бие биенээ гисэн амь нэгтэй найзууд болжээ. Тэр бол цэвэрхэн царайтай тогтож ядсан хар нүдтэй бүсгүйсэн. Балжмаа үе үехэн бодлогоширна. Тэгснээ дуу аялаад үзнэ. Дараа нь сэтгэлийн булаг ундар вуу гэмээр нүдэн чийгдэж хүүхэд нас болгон чаргалтай байдгүй юм аа гин. Би учрыг асууж зүрхлэхгүй. Удалгүй инээж яг л галзуу аваа шиг байгаа биз? Булаа чамайг гэд улам чанга инээн. Би сүүлдээ тэднийхээр очдог болсон бөгөөд 3 өрөө сууцтай гадаад дотоодтой тоглог айл. Ах нь байсхийгээд л гадаад явчихсан байна. Охин дүүн сургуулийн сурагч. Тэдний байранд 2 өнчин хүүхэд байх. Тэр хоёрыг орж ирэхээр нь Балжмаа үнсэж өхөөрдөн эхэн юм шиг усанд оруулж мөлчийлгөөд хооллоод гаргаад явуулна. Дараа нь өр нэмгэн бүсгүй сэтгэлээр учир битүүхэн сүрс алдна. Цаг хугацаа урссаар л би хуучин оюутан болж хотын амьдралд овоо дасж байх үедээ пяв жаахан амсаад хүнтэй хошуу мөрийн гар зөрүүлээд энэ ойвргон зангаасаа хүлээлгэнд орж хэд хоноод торгуул төлбөр төлөх эсвэл сараар баривчлагдах хэрэгт унлаа. Балжмаа үүнийг сонсоод сандран гүйж төлбөрийг төлж намайг гарган авчээ. Лавлвал манай ангийнхан цуглуулсан юм аа л гэв. Гэтэл хөөрхий Балжмаа өөрийнхөө мөнгийг шавхан торгуулийн минь төлж сар шахан талхаар хооллсныг би найз охиноос нь хожим мэдсэн билээ. Энэ явдлаас хойш би царайчлан уучлах байсан ч надтай эс дуугаран харц тулвал өөр тийш харсаар нилээд хэд хонов. Эмэгтэй хүн гэдэг тунирхал дагуулсан эмзэгхэн ертөнц юм. Тэд дуугүй байдлаараач дотоод сэтгэлээ илэрхийлж чаддаг юм байна гэж би мэдэж явсан билээ. Би Балжмааг хар нүдэн л гэж олноос талд өхөөрдөн дуудана. Нэг л мэтгэд сайнтай муутай, паянтай шуугаант дуусшгүй мэт санагдах оюутны 5 жил өндөрлөлөө. Хаасайгүй л бөөм бөөнөрөө ингэр дээрээ ромб хэмээх холын мөрөөдөл мэт байсан гурвалжин тэмдгэн гялалзуулсан зүүсэн ганган хувцастай залуус цэцэг барьсан бүсгүйчүүд бөөм бөөнөрөө инээлтэн шуугиж дурсгалын зургаан татуулцгаана. Төгсөлт угаалга цайллага болсон тэр оройсон. 6 сарын нойтон шиврээ нарийн ширхэгт тоосонцор шиг бударч өндөр шөнгийн оройдох гудамжны гэрэлд солонголон цацрана. Өмссөн хувцас, нүүр, гар чийг даагаад л. Балжмаа бид хоёр тэр орой гадаа удтал зогслоо. Баяртай гээд шууд явчихж чадахгүй. Намар оройн усны шувууд өглөө зиллэн ниссэн хэрнээ үдшин өдөлсөн нуурандаа хоргодож буцаад хүрээд ирдэг шиг хэлэлцэж тохирсон юмгүй атал
бие биендээ сэтгэл хоргоно. Хар нудан Балжмаа миний мөрөнд толгоогоо наахад би түүнийг ахиулан тэвэрлээ. Түүний үснээс, хүзүүнээс зэрлэг ганг шиг мөртлөө тийм гэж хэлмээргүй үнэр ирж мансууруулан жижигхэн томгор хөхн өмнөөс халуун оргиулн тулахад би энэ олон жилд эд бүгдийг олж мэдээгүй явснаа гайхлаа. Би өөрийн мэдлгүй болж бүсгүй хүн гэдэг эсрэг хүүст нууцлаг ертөнцийн соронзон урсгалд татагдан хөл алдаж агаарт хөвхн инүүч гэмээр болов. Оюутны 5 жилд ярих ярианы сэдв дуустгүй атал энэ удаад бид хоёр ярих юмаа олсонгүй гадаах шиврээ воронд зогссоор л шөнөөрэ болчихов. Балжмаа нэг юм хэлэх гэж байх шиг үгүйч байх шиг. Би түүний гарыг бариад найз нь маргааш булган явлаа шүү дээ. Яамны томилолт тийшээ гарсан гэвэл Балжмаа жаал бодлогошрох мэт байснаа гэнт. Би ч бас хөдөө явнаа. Бүр говь руу нь явна гэхэн тэр. Хотын хүүхэд хоттой үлдэх үз гэж би бодож байсан билээ. Яагаад гэж асуухад минь тэр дуугарсангүй. Нүүр рүү минь тогтоон удаан ширтлээ. Тэгснээ нүд нь үлмэдэг чихтгэхэд доош харчгав. За баяртай гэж сулхан хэлээд намайг тэрвэрч хацар дээр минь үнснээ буцаад зугдах мэт гүйчихэн тэр. Байшингийн орцны шатан өөд түргэн товших өндөр өсгөйтийн чимээ тодхон сонсно. Би алмайрын зогссоор л хоцорвоо. Балжмаагийн надад хадгалуулаад мартсан бүсгүйчүүдийн хүзүүндээ зөөж гангардаг нимгэн гоёмсог хангис алчуур нь миний хувцсны хармаанаас хожуу гарч ирсэн билээ. Би тэр гоёлын алчуурыг харах бүр аяндаа л оюутан цагийн дуртгал руу хөтлөгдөн одно. Он цагийн уртад ганц бүдгэрдгүй юм бол залуу насны дуртгал ажээ. Түүний сайхан сэтгэл, тод харнууд, инээхэд тодордог хацрын хонхорхой, хойш сэтгийлгэн эргүүлсэн богино тайрмал үс, хавар намрын хүрэн пальто энэ бүгдээр төсөөлөн харнудан чамайг би сэтгэлдээ тээсээр л явнаа. Говь руу сураг алдарсан Балжмаагаас би ганц удаач захиа аваагүй. Ходорооч чиг чимээ мэдээ сонсож чадаагүй. Орчлон уудамч, амьдралын хүсэл хясал дунд уулзах цэг байдаг гэх юм билээ. Хөх орчлон эргэдгээрэн эргэж, дөрвөн өөр өнгө, дөрвөн өөр араншинтай улирал ээлжлэн солигдож, ус мөрөн эргэж урсдгүйтэй тун адилхан үл үзэгдэх, үл баригдах цаг хугацаа хэмээгч агсам цагаан хүлэг сэм хулжин алсарч биднийг орхин цааш зулрана. Сэтгэл үргэлж бэлчих тэр зүг өглөө болгон наран эхэлж манддаг тоост өргөн шаргалговын хаахан хар нүдэн Балжмаа гэрэл цацраан инээсээр яваа юм бол тоо. Зохиолч Чогсмын дашд орж. Эрдэнэт хот 1991 он. Уншсан Эрхэнбаярын Баттарж. Уляастай хот 2026 он.